Сайн байцгаана уу? Улаанбаатар хотыг хизээ нэгэн цагт метротой болно гэдэгт би үргэлж итгэдэг. Тэгвэл би Улаанбаатар метроны сүлжээний план зургийг таамаглан зурлаа. Миний таамаглалаар Улаанбаатар хотод 3 төрлийн сүлжээ явах юм. 3 төрлийн чиглэл нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Нэгдүгээр чиглэл нь Улаанбаатар хотын зүүн баруун талуудыг холбосон буюу төв замаар дамжин өнгөрөх чиглэл. Мөн цам гаруй бодлоос салааж нэг гэсэн сүлжээг үүсгэж Чингис хаан олон улсын нисэх бодол дээр хүрэх юм. Харин 2 дугаар шугам нь л 7 бодлоос эхэлж Улаанбаатарын хойд хэсгийг урд хэсэгтэй холбохоос гадна урд хэсгийг баруун урд хэсэгтэй холбоно. Тэгвэл 3 дугаар шугам нь ямар онцлогтой вэ гэвэл Улаанбаатар хотыг тойрох юм. Тойрог замын чиглэл. 25 дахь эмийн сангаас авч үзье гэвэл 25-аас 3 дөрөвдүгээр хорооллын хойгоор яваад тэгээд улсын их сургууль хотын төвөөр явж байгаад Баян Монгол хорооллоор дамжаад нарны замаар яваад буцаад ирэх юм. 3 дугаар шугамын тойрог чиглэлээс Галт тэрэгний музей, вокзал, ТБД андууд, бөмбөр, Маршал таун гэсэн бодлоос салаалах юм. Миний зурсан таамаглалаар Улаанбаатар хотод 90 орчим буудал, 17 орчим transfer station буюу дамжин өнгөрөх буудал хэрэгтэй. Дамжин өнгөрөх буудал гэдэг нь 2 чиглэл эсвэл нэг чиглэлээс салааж байгаа чиглэл рүү дамжих буудал юм. Дамжин өнгөрөх буудлын ач холбогдол нь юу вэ гэвэл дамжин өнгөрөх буудал дээр галт тэргээ солих юм. Мөн өөрийн хүссэн газартаа илүү хурдан очих боломжтой. Бүгдээрээ 1-р чиглэлийг авч үзье. Ханы материал, содон хороолол, 11-р хороолол, драгон, цам гарав, сапро, 3-р эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, ТБД андууд, баруун дөрвөн зам, улсын их дэлгүүр, мөнгөн завья, Сүхбаатарын талбай, Багшийн дээд, зүүн дөрвөн зам, Жоков, офицер, амгалан, мөн улаастай. Офицерээс халаалж байгаа 1-р чиглэлд 16-р хороолол, цайж зах, сансар, Америк нэгдсэн улсын элчин сайдын яам. Тэгвэл цам гарваас салаалж байгаа 1-2 чиглэлд сонсголон, монос үлдвэр, гүүр, буян тухай цогцлбор, буян тухай хороолол, Чингис хаан олон улсын нисэх бодол. Тэгвэл монос үлдвэрээс салаалж байгаа 1-2-1 дулааны цахилгаан станц 1, дулааны цахилгаан станц 2 гэсэн бодлоод байгаа. Одоо тэгвэл 2 дугаар шугамыг авч үзье. 7 бодол, 5 бодол, сансар дэлгүүр, 3 дугаар сургууль, Анугийн элчин сайдын яам, Монгол улсын их сургууль, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Богд хааны музей, гүүр, зайсан, хөдөө аж ахуйн их сургууль, Богд уул. Харин зайсан буудлаас салаалж байгаа 2-1-р чиглэлд туул 2, туул 1, хүннүү моол, яармаг, буян тухай цогцлбор, морингийн даваа, биокомбинат орно. Одоо 3 дугаар шугамыг авч үзье. 25 дугаар эмийн сангаас авч үзье. 25 дугаар эмийн сан, Чингүн завын хөсөө, 78 дугаар сургууль, Гимтлийн эмнэлэг, хорооллын эцэс, өргөө кино театр, Синтоза, Гандан, бөмбөр,
их тойроо, улсын дээд шүүх, түүхийн музей, Монгол Улсын их сургууль, Өргөө кино театр 2, Зүүн дөрвөн зам, Улаанбаатар их сургууль, Саан дэ худалдааны төв, Цэцэрлэгт хүрээлэн, River Garden, Marshall Town, Баян Монгол хороолол, стадиум, Богдхааны музей, Галт тэрэгний музей, Нарны гүр, вокзал, 38 дахь сургууль, 20 Гэрмэс, 25 дахь Эмийн сан. Тэгвэл 3 дугаар шугамын салаалж байгаа замуудыг судлаа. Вокзал бодлоос салаалж байгаа 3-1-р чиглэлд ТБ-д андууд модны 2 хүрэх боломжтой. За тэгвэл Галт тэрэгний музейнээс салаалж байгаа 3-2-р чиглэлд парк орох боломжтой. 3-3-р чиглэлд Marshall Town-аас салаалаад хаалган дээр очиж дараа нь туул 4, туул 3 зайсанд хүрэх боломжтой. 3-4-р чиглэлд Бөмбөрийн бодлоос дамжиж Тэнгис кино театр, Баянбүрд 3 дугаар сургууль хүрэх боломжтой. Одоо бүгдээрээ туршилт хийж үзье. Сүхбаатарын талбайд зочид бодолд суусан нэгэн аялагч хэрхэн Улаанбаатар метрог ашиглан олон улсын нисэх бодол руу хүрэх вэ? Олон улсын нисэх бодол руу очих чиглэл бол 1-р чиглэл. 1-р чиглэл бол хотын төвөөр яваад Сүхбаатарын талбайд очиж байгаа. Тэгвэл Сүхбаатарын талбайгаас суугаад дамжин өнгөрөлгүйгээр очиж болно. Гэвч дамжин өнгөрөхөд хэдэн бодол, дамжин өнгөрөхгүй явхад хэдэн бодол байгаа вэ? Хэрвээ энэ замаар явбал хэдэн бодол явах вэ? Энэ хоёрын хугацаа бас өөр. Тийм учраас энийг тооцох хэрэгтэй. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15. Ойролцоогоор 15. Тэгвэл Сүхбаатарын талбайгаас 2 дугаар шугамыг ашиглаж явбал 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11. Тэгэхээр энэ хоёрын хувьд бол дамжин өнгөрвөл дамжин гэж энэ буян тугаа цогцлбор дээр 2 дугаар шугамаас 1 дугаар шугам руу дамжих гэж байна. За ингэж явбал 11 бодол. Төв замаар явбал 12 бодол. Тэгэхээр дундаж хугацааг авч үзвэл дамжиж явсан нь илүү цаг хэмнэ. Гэхдээ хөл муутай эсвэл дамжин өнгөрөх дургүй дамжин өнгөрөхгүй залхуурч шууд ерөөсөө дамжихгүйгээр явъя гэвэл нэг бодлоор илүү удаанаар төв замаар яваад шууд очих боломжтой. Subscribe